Sound bookstore руу явж байна. Миний хамгийн дуртай номын дэлгүүр. Айсланд 5 сарын 22-ны шөнийн 11:54 болжээ. Тэгээд би одоо Айсландын Keflavik гэдэг аэропорт дээр эслэгээ хүлээж байна. Тэгээд би болохоор одоо Лондон руу явах гэж байгаа. Энэ дээрээ яг 2 сар болсон байна. Тэгээд 2 сар болсон хугацаанд энэ тхий амьдрал ямар вэ гэдэг талаар зөндөө зүйл мэдэж авлаа. Тэгээд ажиллаж хийж үзлээ. Тэгээд энэ байх хугацаанд бас хэлэн үзлээ. Тэгээд энэ аяллыг болохоор бараг 2 сарын өмнө тэгт авсан байсан. Тэгээд нэг тухайн үед ахтай айгуу дийл гарч ирээд хэдхэн байх үед нь авсан байсан. Тэгээд өнөөдөр ингээ явах гэж байна. Тэгээд би өнөөдөр 5 сарын 22-нд тэгээ маргааш өглөө 6:40 нислэгтэй Лондонгийн Stansted дээр аэропорт дээр өмнө ерөөсөө тэнцээ бууж үзээгүй. Тэгээ бас өмнө явж байгаагүй airline нисгэж байгаа. Тэгээд буцахтаа болохоор арай өөр зүйлээр ирнэ. Тэгээд би бүр одоо маш нэг ачаагүй аялж байгаа. Зүгээр ганц юм лаунч хийх зүгтээ. Тэгээд 7-8 хоног бүх юм бүгдийг хийцэн хийлүү зүйл хэрэггүй байх гэж таа. Тэгээд явж гин. Тэгээд энэ байх хугацаанд 3 хоногийн өмнө нэг амар хэцүү зүйл тохиолдоод тэгээд энэ аялал бараг явахгүй байх уу гэж амар хэвлэлсэн. Яагаад гэхээр 3 хоногийн өмнө манай гэрийнхэн бүгд Монголд байгаа. Тэгээд би болохоор энэ дээр яг 2 сар болж исэн. Тэгээд ажиллаа ингээд арай гэж юм ингээд тасаад тэгээд арай гайгүй болж эхэлжсэн. Тэгээд тэгсэн чинь болохоор сайхан 3 хоногийн өмнө аны гэрээс Монголоос нэг үдээ ирээд тэр нь болохоор манай ээжийн бийж буюу миний болчлоо гэх тэр үдээ сонссон. Тэгээд миний нутагт ганцаараа байх үед бас би сонсохоос амар хэцүү байт юм лээ. Тэгээд өмнө нь болохоор яг одоогоос 25 гэхээр 6 жилийн өмнө бас өвөөгөөс явуулж исэн. Тэгээд тэрнтэй адилхан мэдрэмж дахиад би яг 6 жилийн дараа авч ий. Тэгээд өвөөгөөдтэй явах үед нь бол би бол Монголд байсан. Тэгэхээр бас яг ингээд хажуугаас нь хараад тэгээд байсан болохоор бас надад арай дээрсэн. Одоо тэгсэн чинь надад Хорошо. Кто что еще? Puede, ¿dónde me probó? ¿Dónde me Матабагу? Такие аж 30 чин. Яаж ч тусалж чадахгүй гэрийнхэндээ ингээд яг юу болж яаж ингэж асуухаас өөрөөр бол би тэр
Edhe pishinat. Манай Pishinat ээж nuk është shfrytëzova fare, аваад veçherë. авч байгаа юм л дээ. Тэгээд Mendoj që overall ja kam nxjerr lambën. би яг нөгөө ээж манай гэрийнхнээс амар завгүй. Kena Тэгээд shku 2 herë në олон tim, хүмүүсүүд 2 herë ka bëu golden cycle mos e bëfsha më. завгүй байгаа учраас тэр хэдтэй бас нэг сайн ярьж Udhëtimin e fundit чадахгүй. kena Би бас pasur me ингээд дотроо ингээд ганцаараа Për ka гэрхий vikur në бодоод për хахалаас ditë, амар sa që ka хэцүү vikur. санагдав. Edhe kështu se nuk e kam lënë vetes keq. Яг нөгөө Her pas мэдээс herë të сонссон Nordic өдрөө тэр House. зүгээр ч Mendoj që kam jetu яг тэр митийг сонсож байгаа үедээ би яг митингдээсэн. Би яг ингээд митинг дараа бичсэн чинь миний утсан хажууд notification ирээд тэгээ би яг тэрийг харсан үеэс ирээд тэгэхээр ингээд яг пал хийгээд үнэхээр ингээд митингээ бүр дуусгаж байгаа амар хэцүү болсон. Өөрийн мэдлгүй ингээд паник дараад ингээд зээчин дотор нэг амар том хаар юм нөх гараад ирсэн юм шиг санагдав. Хэцүү байсан. Потом parën. Тэгээ одоо үл ингээд би ингээд үйлсэн ч гэсэн дотор юм Edhe punon më байхгүй тэгээ хоолон дээр бас яг тухайн өдөр яг нэг юм тулж ирчих. Тэгээд амар хэцүү ярьж чадахгүй ингээд юм идэх гэсэн чинь ингээд юм идэгсэхгүй. Af öryggisástæðum biðjum við ykkur vinsamlegast að skilja ekki eftir eftirlitslausan faraldur. Яг юу бүр For security reasons, гайгүй we kindly ask you not to leave your baggage ерөөсөө unattended. ингээд Ингээл маргааш. ингээд манай хамаатны хүмүүсүүдээс ингээд манай юмгийн зургийг хийгээл ингээд Оо. ингээд юмгийн хэлэрхийлж байгаа юмуд явуулаад ингээд фэйсбүүкээр дээр ингээд явж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг нь хараад ингээд тэр юм шиг бодогдоод би яг сайхан нэг Instagram гүйл хийж явж байгаад нэг хүн ингээд имэйтэйг амар гоё ярьж байгаа бичлэг харсан байхгүй юу? Тэгээ би яг тэрийг цаад хийж байгаа давалтын өдрөөр имэйтэйг цаараа идэгээ Sa me që me autobuzo, sa jam atëru kërc, friktu, 2 ora, 20 minuta. Kanë përno? A nuk se di. Po nga fundi si ku ka të fillu me dali që. Po bo namin e. тэгээ хүний дэш шпагт тэгээд Ja, e pakën i robi, se di, unë цаараа хэвчээ хамтын үеийг хүлээх. What's the point of coming here? Po, as nuk e shfrytëzon, as nuk bën qef, rrin dhom. Po, pastaj njerëzit kanë qefet e tyre, nuk do Ээж мэж түүтийг урцаар ярихгүй имэйтэйг сайн ярьж чадаагүй. Jeta natës se nuk është për kam, për shumicën. As për mua nuk është fix, po hajde, më shumë. Hajde të bëhet mirë më. Pastaj ta ngusht. Яг ихэнх завгүй болохоор би уцаар ярьж чадахгүй. Тэгээ ингээд ажлынхаа хүмүүстэй ярина гэсэн чи тэд намайг амар ойлгохгүй. Би тэгээ хүрээ энэ угаасаа 7 хоног амралт тавьсан байсан юм чи Монгол руу явъя гэдгсэн чи. Jetën e natës e kanë shumë bore, po unë e kam shumë. Яг Монгол нэг нэг хоногийн өмнө нөгөө би энэ юу нэг байгаа гэдгийг мэдсэн байхгүй юу манай дүү гэрээ хэлээд. Тэгээл би за ер нь Монгол явчдээ будаа гэ яг бодоод яг маргааш нь болоод ажлын цаг 8 цагийн downtown чи яг орой болж явах үед энэ өглөө болдог. Тэгээд яг би яг тэр өдөр Монгол явчих удаа гэ яг өглөө ингээд гэрийнхэнтэйгээ өдөр сайны цаг болчихоо. Ажлаа тараа яригээ бодож исэн чи Үрсэн нэг 10-11 цагийн үеийнх мессеж ирээл тэгээл тиймээс сонсож байгаа байхгүй. Lajtaj nuk Nuk kanë alternativa, po kanë shkollet e tjera nuk janë shumë të marrë. Unë bilet u boj ko e dia edhe playlistat njëta të këngë.
Дижитал бол би өөрөө ч панган биш. Энэ үчисээ зүсэхтэй. Кошмара. Chef schon mit Kamera. Подумаешь, мы там эпайсами. Na tu si mo hosen ora foto. So ni ni children do ni na. Och bäst pas kan det person man står här när hora det. Styrt en besked för att vara klar. Окей. Så får jag stämma. Ээж мэлцүү манай дуус энэ бүгдрийг цаахад би яаж тусалж чадахгүй. Яс моох юм. Todo brush with paper. Το θα μου πω. Φίλε να το και που νο παραλληλές. Από το και зүгээр би алин тамхан би одоо жуулахгүй гэж тэр өдрөөс жуулахгүй гэж бүр ингээ пастер манай пастер дэвчлээ. Тэр өдрөөс жахыг хөөж манай ажлын хүмүүс үчи зүгээр үү чамайг чамдгийг имэг алтан чинь гүнгэлэн ингээ панс чинь ингээ хүмүүс тэгэж тэгээ би ингээ ажил дээр би яг тийм хүн баймаа учраас би дахиж өөрийгөө уйлж байгааг хүмүүст харуулахгүй би хизээж ажил дээр дахиж уйлаагүй. Гэхдээ л амар хэцүү. Яг тэр өдөр болсны дараа маргааш нь би нөгөө партнертайгаа performance review-тэй байсан. Тэгээд тэрэн дээр манай партнер хэлж митинг хийлээ чи яаж ийн гайгүй юу өчтөр ингээд юм байсан. Тэгээд надад ингээд надад тэгэж ингээд би ингээд өөрийнхөө ер нь сул талыг ингээд ийм ингээд сэтгэлийн хатгүй газ харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэгэж өөрийгөө сул дараа байдлыг хүмүүст харуулмаар байгаа учраас би дахиж зээж ойлгохгүй гэдгийг хэлсэн би ингээд би айлын том компанийн газар ажиллаж ийм сулцсан санаагаар нь ингэж байж болохгүй гэдэг. Тэгээд би ажил тэр өдөр тэр мэдээг сонсчоод нөгөө нэг өөр улсын Дэнмаркийн аудитын тим руу нэг мэйл явуулах хэрэгтэй байсан. Тэр мэйлээ явуулахдаа шал 3 утгатай юм явуулаад тэгээд тэдний менежер, синьор менежер бас надад хэллээ. Тэгээд Мундаг ме пас edhe shumë тэр мэдээг сонсноос хойш ингээд ухаан санаа амар орон гарan болоод тэгээд явуулсан мэйл энтрээ бас амар буруу мэйл явуулаад тэгээд тэр өдөр би өөрийгөө ойлгохгүй би намуна чи арайчтай ингэж аяг болсон. Тэгээд би дахиж тийм алдаа гарахгүй гээд би угаасаа дахиж ойлгохгүй гэдгээ партнертай хэлсэн. Тэгээд чи зүгээр гээд ойлгохыг хүсвэл уйлж боллоо л гэсэн. Надад ихтэй хамаагүй. Надад би уйл одоо хүний ингээ ажил хийх гэж ирсэн байгаа юм. Би юу гэж юм би одоо өөрийгөө чангалаад би хизээч дахиж ойлгохгүй. What does this word mean? Осаме пасион. Сицилиан параграф гэж нэтрээд. Физика ментору студентите Ага. Потом что мы хотим студент. Порто е морно се ээж минь би нэмэр хэцээгүй тийж. Я нам пушом студент. Шнэ. Kus kaljandu fail. Kus fail. Tapos siya sa drama magabog mo sa nang sudratin final. Хүмүүс үртэл надаас манай ажлынх ингээд иртлээ дахиж асуухгүй би нэг амар зэртлээр ярмаа байгаа. Тэгээл асуухгүй яалтчгүй дэлмс гараад өөр ирэхгүй ингээд. Тэгээд энэ лаа би ганцаараа сайхан ингээд Тут mēs saidīsim зүйлээ зүгээр болоод тэгээд лаанаас ажилтаа бодрон ингэж өөрийгөө Telegram Сицилия, Тоника, Калуга, Радио, Мунчудоникас,
here, porque Sim. sai Гэрийнхэнтэйгээ удаа ярих гэхээр манай гэрийнхэн бүгдээрээ завгүй. Opa, que daí foi mudar, У меня esses больше porque I vai don't care Ага. about it. Oh, I don't know what's going on. Гэртээ ороод өөртөө ярихаар бас ok. Даник, by the way. эцэцлийн цаг болоогүй учраас ягаад ч юм тодорхой болж ярмаарсан. Би яг тийшээ яг Айсланд руу ирнгээд надад ажлын санал хэлэхгүй. Хойдс манай эмигийн би ер нь болж байгаа юм. Хаяа муудаал хаяараа гайгүй болоочсон хгүй. Тэгэл би тухайн үед нэг хэсэг яг муудаж байгаа үед нэг хүний нөөцийн менежерт нэлсэн байсан ингээд манай эмигийн би ингээ хаяа муудаж байгаа. Тэгээд би ингээд Айсланд явах жоохон хойшлуулж өгсөн. Гэсэн чинь чи зүгээрээ бүрээ дээр болно. Тэгээд хэрвээ буцах шаардлагатай бол чи буцааж хүлээн авч болно гэдгийгсэн байхгүй. Ингээд яг тэр ингээд хэлжсэн шиг яг тийм болоо. Тэгээд би даанч буцаж чадаагүй. Hello, Shumashu. E bez ditë më shumë se më rrin kokë se kështu nuk mendoj që vuj me shkruaj, domethënë përgjithësi po ula shkruaj po. Энэ доктор яг юм хараад нүгшиг тэг хоолн дээр ингээ нэг юм тэр бас тийм мэдрэмжтэй тийм мэдрэмж Тэ методология, ане. Өмнө ч Facciata. яг зураг Literatura. яг мороор манай өвгөө Эрдэнэтэд байх үедээ өнгөрөөд би хотоос яг өглөө ажилдаа явах гал босоод ажил нь явахгүй бэлтжсэн чинь цааснаа буцснаа болсон дээр дуудлага ирээд тэгээ би яг тэр өдөр ажилдаа явуулаа. Би яг Эрдэнэт рүү явчихсан. Тэгэл би яг Эрдэнэт рүү явчихад Өгөөс хамгийн ганц боломж нь орох байсан хгүй. Oh, Human geography. Мороор Human geography ma pranoin on Тэгвэл frame юм Licen Crefio. Ингээс хөл This is a яг message миний хайртай тон пока shumë thjesht e bën switch pak narrative edhe për shtat me. Janë më këmi apo switch pak? A prap duhesh më marrë me këtë? Me Romani kush e би ингээд яг миний хайртай өвчтэй яг байгаа мөрчлөө Ti fol me persona që байгаа мөрчлөө ерөөсөө хөдлөхгүй Unë për këto smuj as nuk ma këtyri një nejnë. амьдрал ямар хатуу po by the way, nëse ti ja e zë më publiku është dëshira për të pasur si thosh një farë inputi e kështu apo what's the би яг 6 жилийн өмнө зүйлийг энэ зүйлийг мэдэрсэн учраас se fundja би маш удаа яг se puna është bërë. өөртөө Me shty pak më shumë nuk ka Маш их problem. Se kjo ингээд dhe tani nuk e зурсан. mo timeline nëse. Është e vënë për dush. Гэтэ тэр үед гэрийнхэнтэйгээ саналаа бас арай л дээрээс л Very well ингээд as it's done. ярихээр хүн Pas ka thënë valla. It is publishable, it's supposed to тэгээд be ингээд сэтгэл дотор co-contribute to the chance and methodology, to them. Ka thënë fjalë të mirë. Nëse vëll. Me këtë farë karakteri që ka Të këtu. rëngite në endë. Ha? Të editon gite. Ju që Unë së të më në thonë mi. снэш Të editon gite. чи Editon царэр kam- бас Punën e Цар bashkimit. Ah, okay. Kë është si me thonë në pozit, se gite për më bëvë Ti gjithë me çfarë kalu në vërtat. цуфал мэдэрсэн байсан. Jo, okay, po edhe ka ka Нэг thënë сэхивээ është shumë mirë. царэр тэгэж бодохгүй mendoj- бэл царчихгүй. Superlativat janë të nevojshme, domethënë se je njëri që vazhdimisht punon e përmirësohesh. Ээж тэгээд Po për mu kjo është diçka чи ингээ үйлдэл имэн тавь явчихдаггүй шүү дээ. Чи бити үйлээрээ гэсэн би яалтчгүй. Тэр өдөр амар хэцүүсэн Për байна. grafun që ke shkruar. Ажлаа тарах манай ажлынхан 5 цаг үе тараасан байсан үе. Shkrim akademik. Ээжтэй яриад ээж бидэлтэй үнхээр ярихгүй болохгүй. Дисэт мэрфил. Ээжтэй яриад Монголд шүн гаруй нэг болчихсон. Тэгээ бас хүмүүс нэрээ өгсөн байсан. Аа, Тэгээ амар Хоо. ээж сэрүүн байсан.
Тэгээд ээжтэй ирэл. No, complete spatial science is Oh. global. Би зөвхөн ээжтэй өөрийнхөө нөлөөсийг харуулмаар болсон. Жайлын том охин байж ингээд уйлаад иж болохгүй. From Neron and then Тэгээд дотор амар хэцүүсэн болохоор уйлаад. Тэр учраас одоо би дахиж энэ зүйл энэ яг мэдрэмжийг хизээж би мартахгүй би яг чи би дахиж хизээж хин нэгтэй уулзаар ихийг чивэд шууд л ярьж хаштаг гэр бүлтэй хаштаг гэж хэлж хин нэгийн гомдлтыг шууд л уучлж өөрлөхгүй зүгээр тийм амьдраарай. Одоо нэг хизээж бүтэж болохгүй шүү тамана. It's okay, so шумица не звал типян. Шум интересант. No, but for Jasper autism. Ойлаад яач. Я не чи vegetarian. Тэгтээ уучлахгүй. Хочу такая аутизм. Одоо чи би 27 настай юм том хүн байж бас сэтгэлийн хаттай ажиллахгүй. Iniziale zona не параграфчик на ночь ночка. Das für Koffein информация статистикумся. Тэр өдөр тэр үдийг сонсноо шүнээсээ удаж чадахгүй. Тэгээ яг би тухайн яг тэр өдөр яг Монголын цагаар өглөө 9 цагт тэгээ тэр нь манай энтхийн цагаар болохоор шөнийн 1 цаг хүрчээсэн байхгүй. Тэгээ тэр орой би ягаад ч юм ойрхгүй гээ сэрүүн байж байгаад яг 1 цагийн үед нэг өнгөрч хахад удсан. Тэгээ би яг тэрнээс өмнө ядаж буцаар ирчихгүй яатаа л би өмнө ярьчихсан тэгээд ягаад ч буцаад Un vai comunikim valushëm, thjesht kam komunikim të thatë, kam komunikim emocional. Gerion është se би энэ зүйл талаа энэ зүйлийн талаар ном зөндөө уншиж зөндөө юм подкаст сонсож зөндөө юм ингэж сонсож гарцсан байж ерөөсөө амьдрал дээр хэрэгжүүлээгүй. Тэгэхээр одоо дахиж хизээж ингэж харамсалтай ихэр юм хийхгүй. Одоо би энэ төрүүлсэн ээжигээ л яарч байгаатай байсмаар pjesa ээж билээ. tregu. Ээж гэрний бүгдийн сайхан авчраа. Manli per telefono. Амьдруулнаа би. Se shifta dove che preso in classe, io ti presento tutti, ti io ti rifletto dritta Jezus, dit is even bedoel me morgen met Da ta blesh një ekran. bedoel me morgen me pagu me sebre rata. Me këste. Po nuk e blen ashtu. Ti më mirë ruj 1-2-3 muaj e bleni tamam. Edhe Jo, më se e kam përmes mamit të më me marrë me pagu 15 euro më. Сэтгэлээл хүн тавиад Πανενέια se ja. Okej. Unë e marrë një Ээж kap. ихэ сэтгэлийг тавиад байлаа. Газрууд нь хаач шүний 12-сан газрууд нь хаач. So,
дээр очиод чекин хийгээд унтъя гэдгсэн ч гэсэн чекинийхэн цаг нь болохоор 3 цагаас исэн. Тэгэхээр тэр хүртэл юу гэхээ төлөвлөөгүй ингээд энэ аяллыг ямар ч төлөвлөгөөгүй явж байна. Зүгээр л яг 2 сарын өмнө төлөвлөж явахдаа Айсландад юм амар үнэтэй. Тэгээ би цалингаач аваагүйсэн. Тэгээ Монголоос учирсан жоохон үгүй ижээ болгож амьдэрсэн. Эхний сарын цалин бүтэл. Тэгээд тэр үед Лондон руу явах тикет амар хямдхан байсан. Тэгээд юмнуудын үнийг харьцуулаад Лондонгийн үнийг Айсландтай харьцуулсан чинь Лондонгийн үн 2 дахин хямдхан байсан. Тэгээл ойр зүрийн юм Лондонгоос арай хямдхан учраас л өмнө авах гэж явж байгаа л санаа нэм л та. Тэгээ одоо яг буцаж ирээд 7 хоногийн дараа буцаж ирээд дахиад ингэ сэтгэлээр ингэж унахгүй байхгүй өөрөө яг чанга зогсно. Уйлмар санагдвал сэтгэл ингээд хэцүү байвал тэрийг арай өөр зүйлээр гаргана. Дахиж бол хизээч болохгүй. Би уйлвал манай гэрийнхэн цаа би уйлгүй. Яг ийм үедээ гаваа царай бооглох бас амар хэцүү юм байна. Ингээд хүнтэй ярих гэхээр би ингээд өөрийнхөө зовлонг хүнд яриад нөгөө өөрөө гайгүй болж байгаа ч гэсэн нөгөө хүнийгээ бас зовоомор байгаа учраас би тэр хүмүүст найзуудтай ч гэсэн энэ талаар хэлмээр байгаа хгүй юу. Ингээд хэцүү байгаа ч гэсэн би тэр талаар хэлжүүл тэр хүн магадгүй тэр хүний өдөр ингээд гоё авах үед би ингээд онцгой мэдээ хэлжүүл тэр хүний өдөр бас муухай эхлүүлжүүл надад амар хэцүү. Тэгээ би дахиж хүнд тийм зүйл мэдрүүлэмээр байгаа учраас би хүнд бас ийм сайхан мэдээлэл хэлнэ үгээс таагүй мэдээ бол хэлмээр байгаа учраас найзуудаа ерөөсөө хэлээгүй. Тэгэхээр одоо яг өөрөө ганцаараа яг бясалгал хийгээд ингээд гадуур алхахтаа хүртэл одоо ингээд дуу сонсохгүй, подкаст сонсохгүй зүгээр л ингээд байгаа бүх зүйлийг мэдрэхийг амар хичээж байгаа. Ингээд салхилсан гэсэн салхийг мэдрээд манай ажил гэр хорийн хооронд болохоор явдаг зам яг болохоор машины замын хажууд ахгүй. Тэгээд тэр замаар ингээд явахдаа ингээд хажууд амар машинууд амар чамдагтай байдаг болохоор би ер нь дандаа амар чихэрд зүгээд явдаг гэсэн. Тэгээд одоо болохоор сая одоо ч гэж ер нь сүүлд нэлээ. Гэтэ одоо нэг бараг 2-7 хоног болчих байна. Ингээд орчин байгаа бүх зүйлээ мэдэрч явахыг амар хичээж байгаа. Дуу сонсохгүй зүгээр ингээд тэнгэр хараад агаар салхилж байгаа салхийг мэдрээд нар ээжийн бол нарыг хараад тэгэж явж байгаа. Энэ амьдралд амар их нэг сатааруулах хүний амьдралд маш их байгаа. Тэгээд тийм учраас аль болох юм сатаарахгүйгээр байгаа. Зүгээр л байгаа зүйл нэгэн тойрны амар ажиллахыг амар хүсэж байгаа. Тэгээд сая юм тохиолдсон учраас бас айгүй юм бодогдсон. Зүгээр л ингээд алхаад явж явах үед ингээд санаанд орч ирээд тэгээд л алхаж явах үедээ уйлаад тэгээд гэлээ байгаад. Тэгээд зүгээр л боддог бидний хүмүүс гараад байгаа учраас. Тэгээд хүмүүс хаяа хэлмсээ бэрэ гэхэд бас бэрж болохгүй бас үгээд юм бэ. Үйлгүй ингээл миний толлоо ингээд яг бүтэн усаар дүрцсэн биш бол. За одоо ярьсан чи арай дээр бол
Тэгэл амар хэцүү юм байна. Ингээд яг ганцаараа байгаа учраас ингээд хүнтэй ярьж болохгүй, ингээд ийм зүйл тохиолдоход гэрхэн тааж тусалж чадахгүй, яаж чадахгүй. Би уг нь Монгол руу явж идсэн байхгүй юу? Би Монгол руу явах тикет судлаад яг маргаашийн тикетийг аваад явчих гэдэгс чи Монгол руу явах тикет амар үнэтэй 8 сая 9 сая гээ. Тэгээд ээж намайг чи ирсэн ч одоо уулзаж чадахгүй. Тэгэхээр чи ирээд яах вэ? Шал тийм юм болон тэрний орноо ажиллаа ээжий гэсэн. Манай ээж тэгжсэн болохоор би ээж хавгал дагаа. Манай ажлынхан болохоор чи яваад ирээ чи тэгвэл арай чамд дээр болно штэ. Гэрийнхэнтэй уулзаад яг магадгүй тэгэл ах л та. Тэгээд би очиод 3 онцол буцаж ирээд зүгээр одоо бүгдийн өөрөө дамжуулаад гарна. Ийм зүйлс намайг сорж байгаа. Би одоо өөрийгөө л орчлон ийм тарихгүй усад өөрөө ирчээд чадна бүтэн болгоно гэж амьдралаа юу гэж тэр холоос ирчээд Монгол зүгээр амьдраа бодож явах боломж байсан шүү дээ. Тэгж яхад өөрөө ирчээд өөрийгөө авч чадахгүй энэ ёстой. Хийм. YouTube пэйж хийснээс хойш ганцаараа камерын өмнө ярьдээс одоо энэ бол үнэхээр надад ярихад амар хэрэгтэй үеэсэн. Ингээ хүн бас аяа амар юм ярих хэрэгтэй гэдэм бэ. Ингээд доторх сэтгэлээ бодлохгүй яг дотроо ингээд байгаа л бас амар хэцүү ингээд мэд юм бэ. Тэгээд юм болохоор бас надад бас давуу талтай ингээд ярихад байсан. Ядчил би өөрийнхөө ингээд дотор хэцүү байгаа юм бас гаргаж аваад баяртай. Тэгээд энэ бичлэгийг бас ирээдүйд би хизээнийг өдөрлөж байгаа. Тэгвэл дахиж чи хизээч ингэж болж болохгүй. Тэгээд хүчтэй хэрэгтэй. Зайл том хүн чи хөлмөлөнд чи жоохон биш чи 6 7 настай хөхд биш. Тэгээд энэ амьдралын зорилго чинь чи юу вэ? Ээжигээл бахархуулж амьдрын штеп. Тэгэхээр намайг дахиж ингэж болохгүй. Том зүйлээ араас явж одоо ингэж сэтгэл санаагаар үйл гэж болохгүй. Тэгэхээр одоо өөрийгөө хүчтэй л хэрэгтэй. Энд ирээд зүгээр яг урталтаа бичлэг хийгээд ингээ үйлсэн чи хүмүүс намайг амар гайхаж байгаа. Тэг би ямар сайндаа хүнтэй ярьж байгаа юм шиг царайлуулах гад чихвчээ зүсий тэгсэн ч гэсэн хараад. Шүний нэг цаг хүн гэж болох. За яг энийг ингээд өөрийгөө ярьснаа өөрөөсөө үлдээгээд энэ бичлэгийг дуусгая та. Battersea Power Station ингээд дэлгүүр алхсан гэсэн.
Aujourd'hui. Downed bookstore руу явж гин. Миний хамгийн дуртай номын дэлгүүр. Хэдүүлээ явж ном үзье.